За 48-аас 48 төгс цувралын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд хамгийн олон гол орсон тоглолтын талаар ярихад бэлэн болсон байна. За энэ тоглолтод бол Австри болон Швейцарын шоугод оролцсон байдаг. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалга хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box үлдээч хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаягыг 48-аас 48 төгс цуврал бичлэгийн ивент итгэгч дэлхийн аварга шалралт тэмцээний аль биесны хамтрагч Coca-Cola. За Coca-Cola-гийн хувьд бол дэлхийн аварга шалралт тэмцээнтэй холбогдуулаад no sugar бүтээгдэхүүнүүд нь тусгай шошготойгоор бол гарч шинжлэгдэж байгаа. За та хэд маань тэгээд MCS Coca-Cola-гийн бүх төрлийн ундааны бөглөөнд ор байгаа ийм кодыг бол одоо QR кодыг iCoke app-д уншуулад хөлбөмбөгийн мини тоглоом тоглоод оноо цуглуулах боломжтой. За тэгээд цуглуулсан оноогоор 7 хоног бүр хамгийн өндөр оноотой эхний 1000 хэрэглэгч шагналтай ундаа, бренди мерч, өргөө кино театрын 100000 төгрөгийн эрх, Имартын 20000 төгрөгийн эрх, Пицца хатын 100000 төгрөгийн эрх гэх мэт олон шагналуудыг бол эхний 1000 хэрэглэгч хүртэн. За сар бүр хамгийн өндөр оноотой 10 хэрэглэгч супер бэлэг очно. За тэрэнд iPhone 17, MacBook Neo, PlayStation 5, Nintendo Switch, DJI-ийн drone, Haier брендийн 50 инчийн телевизэр зурагт. За тэгээд Osmo Pocket Creator Combo. За тэгээд 11-р үеийн iPad гэх мэт одоо супер шагналуудтай байгаа. За тэгээд iCoke app асаагаад янчэн ингээд дарангуут QR унших гарч ирж байгаа. За тэгээ апаар энийг уншуул. За тэгээд уншуулгууд ийм тоглоом гарч ирнэ. Маш энгийн. За тэгээ энэ тоглоомороо за би таад бүр яг лайв тоглоод үзүүлье. Алдчихлаа. За ингээд нэг удаа уншуулсан QR-аар бол хідэн ч оноо авах боломжтой. Ийгээл гол оруулаад байвал оруулаад байна. Нэг тоглох хэрэг авч байгаа гэсэн үг байхгүй нэг бүглөөгөр тийм ээ. Өдөрт дээдл нь 10 удаа тоглох боломжтой байна. За тэгээ ундаа хоцсон тохиолдолд 7 хоног болгон ядаж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд ундаа хоцсон тохиолдолд iCoke app-ийн түүх хэсэг дээр гарч иж байгаа QR кодыг нь CU-гийн кассан дээр уншуулаад шагналаа авчих юм байна. За тэгээ бусад бэлэг болон ваучерыг өргөө нэг кино театрын 3 давхарт барилах iCoke бэлэг олгох цэгээс авах юм биш үү. За тэгээ лидерборд дээр бол одоо шагнал байранд явж байгаа хүмүүс нь ингээд тодор бол одоо ялгараад харагдаж байгаа. За би тийч одоо 0 оноотой доор нь явж байна. Оноогоо сайжруулах хэрэгтэй. За ингээд iCoke app-ийн хүрээнд явагдаж байгаа энэ урамшуул та хэд маань идэвхтэй оролцоорой. Тэгээд MCS Coca-Cola компани бүх төрлийн ундааны бөглөөний доор бол одоо энэ iCoke app-д бол одоо оролцож энэ урамшуулд оролцох боломжтой байгаа шүү. За мэдээж Pickback Freshback-ийн хамт олон маань ивент итгэгчээр ажиллаж байгаа. Ингээд 2 ивент итгэгчтэй энэ сизон дуустал буюу 48 улсын бүх дугаарыг гарч дуустал хамтран ажиллахаар болж байна. За өнөөдрийн дугаар. Тэгээд 54 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд бол нийт 16 баг орсон байдаг. 4 багтай 4 хэсэгт шалгараад айл хэсгээс бол 2-2 баг гарч шууд шүвгийн 8 болж болол одоо учаад харж тоглодог байсан. За тэгээд Австрийн шгшөөгийн хувьд бол Уругвай, Чехословак болон Словактэй нэг хэсэгт ороод 2-оор бол гарсан байсан. За харин нөгөө талд бол Швейцарын хувьд Англи, Итали болон Бельги гэсэн тухайн цаг үедээ бүр үнэхээр аимшигтай өвхлийн хэсгээс бол одоо 2-оор гарч ирж бол байсан. За Швейцарын хувьд бол 54 оны дэлхийн аварга шалралт тэмцээнийг талбайтай зохион байгуулсан. Сонирхолтой тухайн үед бол яг юу байдаг байсан? Хоорондоо тоглолцоод оноо тэнцэх юм бол плей-офф хийдэг байсан. За тэгээд Швейцарын хувьд бол одоо Англи, Итали хоёртой тоглоод оноо нь юутайгаа тэнцчихсэн байсан. Италитай тэнцсэн байсан учраас хин хэсгээс гарахаа үзхийн тулд Италитай дахиж тоглолт хийж плей-офф хийсэн. За тэр тоглолтод бол маш ядарсан, маш одоо юм хүнд нөхцөл байдалтай тоглолтыг бол хийж 4-1 харьцаатай бол буулгаж авч хэсгээс гарсан байдаг. За тэгээ Австри бол мэдээж 2 тоглолт хийгээд хэсгээс гарсан байсан. Нэг хэсэг 4 баг орж байгаа мөртлөө 2-2 тоглолтод бол суглаад хийдэг байсан тухайн цаг үед. За тэгээд шүгээн 8-д Лозан хотод бол одоо Австри, Швейцар 2 тоглохоор болсон байгаа. За тэгээд Stade Olympique de la Pontaise гэж цэнгэлтгэд бол тоглохоор болсон 35000 үзэгч бол тэр үед үзсэн гэдэг юм байлээ. Одоо бол энэ цэнгэлтгэд бол 15700 үзэгч бол суух багтаамжтай юм цэнгэлтэг байдаг. Одоо бол за тэгээд тэр тоглолтыг бол одоо тухайн цаг үед түүхэндээ Швейцарт байгаагүй ийм халуун цаг агаартай бол байж таарсан. Сүүдэрт гэхэд л
одоо 40 юм халуун хурж исэн. Агаарын чигшил бол 81% та юм бөхчм халуун байд суухын аргагүй юм хүнд байсан. Дээрээс нь айгүй тэнгэр айгүй саахан цэлмэг байсан. Тэрний гайгаар юу гэхээр ерөөс амар нар шараал те юу ахгүй сүүдэрч олдохгүй үйлч байхгүй 40 имийн халуунтай сүүдэрч 40 имтэй. Тэгээд дээрээс нь одоо тэр үед сэлгээ гэж бол байгаагүй. FIFA-гаас бол тэмцээнүүдэд сэлгээ байвал ягаад хийж болдоггүйс. Үнэхээр хүн тэр чинь хөл гараа хуглаа болохоо юм зүгээр суугаад нэг хүн дутуу тоглолдог. Дүрмтэй бол байсан. За тэгээд дөрөв хийсэн плей-оффын шатанд Италитай хийсэн тоглолтоос 3 хоногийн дараа Австрид хийсэн тоглолт байсан. Тэгээ гарааны 11 яг хിവэр нь бол хадгалсан. Дээрээс нь энэ айгүй халуун байсан учраас бол энэ зүлэг доороосоо халаад нөө наранд зүлэг нь халаад дээрээс нь нар нь халаад бөхчмтэй юм чиглэг бөхчм айгүй хэцүү нөхцөлд тоглож тогсон. Та хэд маань хөлбөмбөг тоглодог бол бас зуны халуун хөлбөмбөг тоглохын чангааг бол бас мэдж байгаа да. Дээрээс нар халаа доороос зүлэг халаа тий. Нөө дэшээ тэнгэр болгоод доошоо газар атуу гэдэг шиг дээрээс нар халаа доороос зүлэг халах бол аим шигтэй шүү дээ. Хөлбөмбөг тоглож исэн хэд маань бол тоглолтог хэд маань бол сайн мэдж байгаа хоо. Одоо яг гадаа хөлбөмбөг тоглолтог хэд маань энэ зам болж жаргаж байгаа баг. Им сэрүүхэн зам болвол тий. Сайхан шүү дээ сэрүүхэн хөлбөмбөг тоглох. Тэгээд энэ тоглолт бол юм хүнд нөхцөлтэй болсон байгаамаа. За тэгээд хэдийгээр ядарсан юм хүнд нөхцөлтэй байсан ч гэсэн талбайд орж ирэхдээ л ядарсан харагдсан гэж байгаа шүү. Швейцарын тоглогчид. Тэгээд хэдийгээр тэр нь одоо ил тод байсан ч гэсэн 35,000 одоо талбайн дэмжигчтэйгээ нутгийнхаа дэмжигчтэйгээр бол одоо ирч хүчтэй довтлогоо эхлүүлж эхний 16, 17, 19 дэх минутуудад бол гол оруулж дөнгөж 20 дахь минутанд гэхэд 3-ыг болгосон байна. За гэхдээ дараа нь гарсан мэдээлэлээр яасан бэ гэдгсэн чинь энэ хүнд нөхцөлд бол Австрийн хаалгач Курт Шмид бол одоо наран цохиулчихсан, наршчихсан байсан болж таарсан. Тэгээд бол одоо нарчсан байсан хаана юу болж байгаа мэдгүй бөмбөг юу болж байгааг харахгүй хараа мараан тод биш ингээд нөгөө нэг төвлөрч чадахгүй те ийм хүнд нөхцөлтэй ер нь бол тэнцээ зүгээр жоох манарцсан үзэгчээс ялгаагүй болцсон байсан болж таарсан дараа нь. За тэгээд юуны Австрийн багийн массажист бол одоо сэргэлэн гөхөө сонирхолтой юм одоо шийдвэр гаргаж Йосеф Үлрих гэж массажист нь бол одоо Шмидт хаалгачийнхаа торны ард очоод хаалгачтай зөвлөгөө өгж ирсэн байгаа. За бөмбөг ингэж тэгж эндээс ирж шүү тэнцээс ирж шүү ингэрээ тэгэрээ гэж зөвлөгөө өрж ихэлсэн байгаа. За тэгээд хажуудаа төмпөдөө хүүтэн устай альчуур барьж ирээд альчуур одоо базаж хүүтэн альчуур өгж болол тоглолтын дундор хаалгачаа болоод альчуураар нүүр амын альчиж одоо хөрөх боломжийг бол олгож ирсэн гэж байгаа. За тэгээд тоглолт дуусны дараа бол ярилцлага өгөхдөө яг энэ тоглолтын дараа ч гэсэн олон жилийн дараа ч гэсэн Курт Шмид хэлэхдээ бол энэ тоглолтын талаар юу ч сандаггүй гэж хэлсэн байгаа. Бас тэр сонирхолтой. За нөгөө талд Швейцарын хамгаалагч багийн ахлагч Роже Боке бол бас одоо наран цохиулчихсан, наршчихсан. За дээрээс нь тоглолтын дундуур бол нүүрэндээ нэг тоглолт болчихсон байсан. За тэрнээс бол болоод тархины гэмтэл авцсан байсан болж таарсан. Гэхдээ тэр үед бол мэдээгүй тоглогч бол маш манаралттай бүр юм байсан. Тоглолтын дараа өгсөн одоо нэлээд хэдэн жилийн дараа бас дурсаж ярихдаа Швейцарын хаалгач Южени Парле хэлэхдээ бол багийн ахлагч Роже Боке бол одоо бүр маш манаралттай байсан. Юу болж байгааг ч ойлгож байгаа юм байхгүй. Бөмбөг хаана вэ? Тэрнээс бүр шал эсрэг байрлалд яваад бүр ингээл манараад бүр юм сүнс шиг тэ талбай дээр хөвж байгаа сүнс шиг явж исэн. Талбай дээр талбайгаас гараач гэж хэлэхэд хүртэл ойлгохгүй хүлээж авахгүй юм сүнс шиг юм нөхөр ингээд баг хөвж байгаа сүнстэй ялгаагүй байсан гэж хаалгач Южени Парле бол дараа нь ярьж исэн байт юм байлээ. За тэгээд швейцаруудын хувьд бол эхний 20 дахь минутанд 3-ыг болгож давуу талаа авсан мөртлөө тэрийг бол одоо хадгалж чадаагүй гол шалтгаан гол одоо алдаа нь юу байсан бэ гэхээр 3-ыг болцсон тийм халуун нөхцөл тоглож байгаа өмнөх 3 өдрийн өмнө агүй хүн тоглолт хийсэн ядарсан байсан мөртлөө одоо хай прессингтэй шахалттай нэхэлттэй ирчүүч шаардсан юм тоглолтоо бол хийсээр байсан нь дараа нь бол одоо өөрсдөд нь гай болсон байгаа юм. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За энэс болоод бол швейцарчууд бол ядарч ихсэн. Тэгээд дэлхийн аваргын түүхэнд бол хамгийн гахалтай комбакуудын нэгийг бол австричууд бол хийж 25, 26, 27 дахь минутуудад нэг голыг оруулж 28 дахь минут гэхэд бол айл хэдийн 3-3 болгосон байгаа. За ингээ энэс хойш бол хоёр багийн тоглогчид бол хамгаалт гэж байхгүй бас бүгд маш ядарсан. Бүгд одоо энэ халуун наран манраад наран цэгүүлээд нарччихсан бүр юм дүнгэрцэн нөхдүүд байсан. Тэгээ битүү алдаа гаргаж ихсэн байгаа. Тэр нөгөө бүр манраад алга болчоогүй
нөхдүүд нь бол алдаа гарч ирж байгаа. Зарим нь бол бүр манараад алга болж байгаа шүү дээ. Швейцарын багийн агтлагчаас эхлүүлээ тийм ээ. За Австриас бол 32 дахь минутанд Эрнст Окверк гол оруулж 4-3 болгосон байгаа. За дараа нь Альфред Корнер дахиж гол оруулаад 34 дахь минутанд гол оруулаад 5-3 болгосон байна. За Швейцараас Роберт Баламан 39 дахь минутанд гол оруулж 5-4 болгосон ойртуулсан. За тэгээ эхний үеийн шүгэл дуурахаас өмнөхөн Альфредийн Роберт Корнер бол тоглолтын тооны харьцааг 5-5 болгоод эхний үеийг дуусгах маш гоё алтан боломж гарсан боловч пенальт байсан. Тэгээ пенальта хаалганы хажуугаар явуулсан. За ингээд эхний үе бол дууссан. Хувцас солих өрөөрөө маш ядралтай наран цохилдсон хүнд нөхцөлтэй нөхдүүд ороход бол эхний үед 9 гол орчихсон. Ийм бол одоо байдалтай эхний үе дууссан. Тэгээд энэ бол одоо хүртэл дэлхийн аврал шалралт тэмцээний түүхэнд нэг үед хамгийн олон гол орсон тохиолдол хിവэрэ байгаа. За тэгээ 20 дугаар үеийн ирчүүч бол мэдээж унсан ойлгомжтой тоглогчид маш ядарсан байсан учраас хамаагүй удаан хамаагүй одоо юм болгоомжтой тоглолт бол болсон. Theodor Wagner 53 дахь минутанд хедрик буюу 3 дахь голоо оруулж Австрийг бол одоо 6-4 болгосон. Йосеф Хюги нөгөө талаас бол одоо 60 дахь минутанд гол оруулж швейцарчуудыг бол 1 голын зөрүүтэй болгож 6-5 болгосон ууг нь. За гэхдээ 76 дахь минутанд Австрийн товтлогч Эрих Пропст бас одоо тухайн цаг үеийн 50-аад оны хөлбөмбөгийн бас дэлхийн алдартай тоглогчдын нэг Эрих Пропст бол одоо хамгаалагчдаас сударж гарч иж баруун хөлөөр өвчтэй зөвхөлтийг бол амжилттай оруулж 7-5 болгосон байгаа. За ингэснээс хоошоогоо сүүлийн нэг 14-5 минутын хугацаанд бол ер нь хоёр багийн тоглогчдын талбай дээр зүгээр зогссноос ялгаагүй гэж. Зогссноос ялгаагүй ийм одоо тоглолт болж дууссан. За ингээд дэлхийн шалралт тэмцээний түүхэнд 12 голтой хамгийн олон гол орсон тоглолт бол болсон. Тэгээд энэ тоглолтын дараа ордог тоглолтууд гэх юм бол 11 голтой 3 тоглолт бол байдгийн байна. 1938 оны дэлхийн аваргаар Бразил Польшиг 6-5 ярцаатай хоцсон тоглолт байдаг. 54 оны дэлхийн аваргаар Унгар баруун Германыг 8-3 ярцаатай хоцсон тоглолт байдаг бол 82 оны дэлхийн аваргаар Унгар Эл Салвадорыг 11 ярцаатай хоцсон тоглолтууд бол байдгийн байна. За тэгээ сонирхолтой нь дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд Йосеф Хюги нэг тоглолтод хедрик оруулчаад хожигдсон дөнгөж 2 дахь тоглогч болж исэн байдгийн байна тухайн цаг үедээ. Тэгээд энэс хоошоо хэдэн тоглогч гэснийг мэдэхгүй байна. Гэхдээ санаанд орж байгаа гэх юм бол Килиан Мбаппе 2022 оны дэлхийн аваргын пенальт бол хедрик оруулсан мөртлөө пенальтаар бол хожигдсон. За гэхдээ үндсэн цагт хожигдсноор бол тооцдоггүй. Пенальтыг бол одоо пенальтаар ямар ч үр дүнд хүрсэн бай тэр тоглолтыг бол үндсэн цагт тэнцсэн гэж болоод үздэг. Тэгэхээр үндсэн цагт хедрик гэж хожигдсон тоглогч бол эндээс хойш нэх байхгүй болов гэж бол бодож байна. За тэгээ багийн ахлагч Рошер Боке бол одоо тоглолт дуусны дараа шууд эмнэлэгт хүрэгдсэн. За тэгээд шууд тархины одоо хүнд гэмтэлтэй болж таарад бүр хагалгаа нь тэр доор орох шаардлагатай бол одоо болж исэн байт юм бэлээ. За ингээд Швейцарын хувьд дэлхийн аварга шалруулах тэмцээнийг 4 дахь уучлаарай 5 дахь удаагийн дэлхийн аварга шалруулах тэмцээнийг талбайдаа зохион байгуулсан хэсгээс маш хүнд хэсгээс мундаг гарч ирсэн боловч харамсалтай нь бол Австртай хүнд тоглолт хийгээд дараагийн шатанд бол шалгарч чадаагүй. За австрчуудын хувьд бол дараагийн шатанд баруун Германд 6-1 харьцаатаагаар бол одоо бут нэргүүлж бол мултарсан байдаг. За ингээд Швейцарын хувьд бол 58 оны дэлхийн аваргаар бол одоо эрхээ авч чадаагүй 62 66-д орсон. Гэхдээ тэрнээс хойш нэлийн олон жил орохгүй байгаа орчин үед бол байн гордог хэсгээс байн гардаг ийм бол одоо баг болчихсон байгаа. За тэгээд дээр үеийн хөлбөмбөгт бол Швейцарын хувьд бол хүнд нөхцлөөс гарч ирээд ууг нь бол явж исэн боловч бас хүнд нөхцөлтэйгээр хожигдж исэн байдгийн байна. Ингээд швейцарчуудын хувьд бол тэрнээс хойш дахиж дэлхийн аварга шалралт тэмцээнийг бол зохион бол байгуулаагүй байгаа. За харин швейцарчуудын хувьд бол саяны тоглолтын өрсөлдөгч болох одоо хөршүүд бол Австртай нийлж байгаад 2008 оны Европын аварга шалралт тэмцээнийг бол талбайдаа мэдээж зохион байгуулж байсан. За ингээд швейцарчуудын хувьд бол яг хөлбөмбөгийн хүрээнд хамгийн том хоёр зохион байгуулсан тэмцээн нэг дэлхийн аварга 54 онд, нэг Европ буюу 2008 онд бол байдаг. За ингээд 1954 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд болсон дэлхийн аваргын түүхэнд их одоо нэгэн юм гайхалтай тоглолтын сториг та бүхэндээ ярьж өглөө. Тэгээд дугаар болгоны одоо сторитой холбоотой, түүхтэй холбоотой мэдээлэл их сурвалжтай холбоотой бүх линкүүдийг бол description хэсэгт оруулж байгаа шүү. Та хэд мэн бүр дэлгэрэнгүй гоё уушрах хүсвэл мэдээж тэнчэнээс уншиж болно шүү. Тэгээд үргэлжлүүлээд энэ дэлхийн аваргатай холбоотой мэдээлэл орцгоё. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэдтгэж Pickback. Та бүхэн Монгол орон даяар байрсан 200 шиг PP боксоор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP боксыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц, мах,
Бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ханаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Fresh Pack платформ. За швейцарчуудын хувьд бол энэ жил 13 дахь удаагаар дэлхийн аврах шалралт тэмцээнд бол орж байгаа 12-т нь эрхээ аваад орсон гэж хэлж болох болно. Бас урилгаарч ордог байсан юм мэдээж байгаа тийм ээ. Тэгээд нэг удаа зохион байгуулагчаар бол орж исэн 54 онд. За тэгээд сүүлийн 3 удаагийн оролцоонд бүгдээр нь хэсгээс гарсан байдаг 2014, 18, 22 онуудад. Тэгээд айл аль нь шүгэ 16-д мултарсан. Тэгээс сонирхолтой. Дэлхийн аваргын түүхэндээ Швейцар хасагдах шатанд хожил авч үзээгүй. Түүхэндээ хасагдах шатанд хожил авч үзээгүй. 34, 38, 54 он шүгэний 8 шалгарсан боловч одоо тэр нь анхны хасагдах шатанд байсан. За дараа нь хэсгээс гараад хасагдах шатанд шүгэ 16-г орж ирдэг болсноос хойш 94, 2006, 14, 18, 22 гэсэн 5 дэлхийн аварт хэсгээс гарсан боловч айл алинд нь хэсгээс гараад шууд мултарсан байна. За энэ жил бол одоо энэ хар цувралаа зогсох зорилготой мэдээж бол орж ирсэн байгаа. За швейцарчуудын хувьд бол багийг A team гэж бас хочилдог. За Nati гэж бас товчилж очилдог. Nati гэдэг нь одоо National Team гэж үндэсний баг гэдгийн товчлол. За Италиар бол одоо Rosso Crociati гэж бол одоо бас нэрлэдэг. Мэдээж Швейцарт одоо үндсэн 3 хэлтэй шүү дээ тийм ээ. За тэгээ Rosso Crociati гэдэг нь бол одоо улаан загалмайчууд гэсэн товчилж бол орчуулж болно. За тэгээд Devils Rouge гэж хочилдог. За энэ бол улаан чөтгөрүүд гэж одоо Францаар нь тийм ээ. Нэрнүүд бол байдаг. За FIFA-гийн ранкингийн түүхэнд бол хамгийн дээдэлтэй 3-т жагсч суудатай байдаг. За энэ нь бол 1993 оны 8 сарын бас одоо энэ FIFA ранкинг гэдэг зүйл шинээр орж ирснээр дараахан бол 3-т бол жагсчихсан байдгийн бэлээ. За хамгийн доордоо бол бүр 83 руу унжсэн байдаг. За энэ хамгийн дээр хамгийн доор байснараа баг рекорд бас байж магадгүй шүү. Швейцарын хувьд бол 1998 оны намар гэхэд бол одоо бүр 83 руу унтсан байсан юм билээ. Тэгэхээр сонирхолтой нь одоо энэ 90-ад онд Швейцарын хөлбөмбөг ямар амар унсан бэ гэдэг нь бас харагдж байгаа. За тэгээ 2000-ад он гараад ялангуяа 2005-6 оноос хойш бол Швейцарын хөлбөмбөг одоо маш том акцтай болж эхэлсэн байгаа. За тэгээ одоогоор бол FIFA ранкингд 19-т бол жагсаж байгаа. За дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд 4 тэмцээнд одоо 4 удаагийн дэлхийн аварт орсон 2 тоглогч бол байдаг. За нэг нь Балон Бехрами. За Балон Бехрамигийн хувьд бол 2006, 10, 14 болон 18 оны дэлхийн аваргуудад нийт 10 тоглолтод оролцсон байдаг бол дэлхийн аварга хүрээнд хамгийн олон тоглолтод оролцсон Шердан Шакири 10 тоглолт 4 тоглолтод оролцохдоо 10, 14, 18, 22 оны дэлхийн аваргуудад оролцож исэн байгаа. За Granit Xhaka, Ricardo Rodriguez хоёр бол энэ жил 4 дахь дэлхийн аваргатай айл аль нь бол оролцсон 12 тоглолтод оролцсон байдаг. За энэ хоёр маань бол хэсгийн шатны 3 тоглолтод гурван тоглолцох юм бол Шердан Шакиригийн рекордыг эвдэн яагаад гэвэл энэ жилийн бүрэлдэхүүнд Шердан Шакири байхгүй байгаа. За хамгийн олон гол оруулсан тоглогч бол түрүүн хэлжсэн 54 оны дэлхийн аваргад оролцсон Австрийн эсрэг хэтрик хийгээд хожигдчихсэн Йосеф Хуги 6 голыг бол 54 оны дэлхийн аваргаар оруулсан байдаг. Шердан Шакири 3 дэлхийн аваргад 5 голыг нийт оруулсан байдаг. 14 онд 3 гол, 18, 22 онуудад 1-1 голыг оруулсан байдаг. За энэ жилийн дэлхийн аварга шалруулах тэмцээнээр Швейцарын шгшөөг бол Канада, Босни болон Катарын шгшөөд орсон. За энэ ингээ Катар, Босния болон Канадын шгшөөг хамтран зохион байгуулагч Канадын шгшөөгөөтэй нэг хэсэгт бол орсон байгаа. За Катарын эсрэг бол түүхэндээ 1 удаа тоглолтыг хийсэн байдаг. За тэр тоглолтод бол нөхөрсөг тоглолт бол байсан. За тэр нөхөрсөг тоглолт 18 онд хийсэн тоглолтод бол дэлхийн аваргын өмнөхөн хийсэн нөхөрсөг тоглолтод бол Катарын шгшөөг Швейцарыг нийтийг харьцаад хожсон. За тэр тоглолтод бол одоо энэ жилийн Катарын шгшөөгийн гол тоглогчдын нэг Акрам Афиф цорын ганц голыг оруулж ирсэн байт юм байлээ. За Босны шгшөөгийн эсрэг бас түүхэндээ ганцхан удаа тоглолт бол хийж ирсэн. 16 оны 3 сард нөхөрсөг тоглолт хийсэн байдаг юм байлээ. За тэр тоглолт бол Эдин Жеко болон Миралем Пьянич нар 1-1 голыг оруулж Босны шгшөөг 2-1 ярцаатай хожиж ирсэн байт юм байна. За харин Канадын шгшөөгтэй мөн нэг тоглолтыг бол түүхэндээ хийж ирсэн байдаг. За тэр тоглолтыг бол 2002 онд нөхөрсөг тоглолт дэлхийн аваргын өмнөхөн хийсэн байдаг. Тэр тоглолтод Канадын шгшөөг Швейцарыг 3-1 харьцаатай хоцсон байт юм байлээ. Тэгээ сонирхолтой одоо ингээ харах юм бол хэдийгээр албан ёсны тэмцээнд ерөөсө тоглож байгаагүй багуудтай нэг хэсэгт орсон ч гэсэн түүхэндээ энэ 3 багтаа болвол гурвууланд нь ерөөсө 1-1 тоглоод 1-1 хожигдчихсэн сонирхолтой үр дүнтэй багуудтай нэг хэсэгт бол орсон юм байна. За энэ жилийн дэлхийн аваргад орж чадаагүй 2-3 тоглогч бол байгаа. За орж чадаагүйгаас гадна бол айгүй хүнд гимтлээс ирж байгаа тоглогч бас хид бол байгаа. За одоо Миро Мухейм гэж зүүн зүгүүрийн хамгаалагч байгаа. За ер нь бол Рикардо
Рикардо Родригес одоо 33 настай туршлагатай тоглогчсон Миро Мухаймийн хувьд бол одоо Хамбургт тоглодог гараанд гарах магадлал өндөр байсан юм тоглогч бол 4 сард бол баруун шагаанда хүнд гэмтэл аваад улирал дуусаад харамсалтай дэлхийн аварт бол оролцох боломжгүй болсон. За Дан Ндое Nottingham Forest-д бол тоглож байгаа Болониад өөрийгөө одоо гайхалтайгаар бол харуулсан уурчнан санагдчихэв. Тэгээ Дан Ндоегийн хувьд бол одоо хүнд гэмтэл 5 сард авчлаа. Тэгээд бараг дэлхийн аварт орохгүй болох үү дээ гэжсэн боловч шигшэдэ бол одоо дуудагдаад бол бүрэлдэхүүнд бол байж байна. Тэгээд фитнесийн асуудалтай гэсэн үг. Гэхдээ гэмтэл бол гайг болсон. За гол товлогч Брил Имболо визний асуудалтай байгаа. Одоо юмнууд нь шийдэг байгаа. Баг нь төрүүлээ ниссний дараа Брил Имбологийн визний асуудлаас болоод бол төрүүлж нисч болол чадаагүй байж байгаа. Тэр асуудал нь шийдэгдэнэ гэж найж байна. Ер нь энэ жилийн дэлхийн аварга бол тэр талбайгаас гаднах асуудлуудыг ярихын аргагүй үнэхээр маш том олон асуудлууд бол байгаа. Би тэрийг цаг зав юмнгаар бол бас тусдаа бичлэг ийн гэж найдаж байна. Брил Имболо бас тэр одоо хохирогчдын нэг бол болчиход байгаа. За нөгөө товлогч Зеки Амдуны 25 настай Зеки Амдуны Burnley-д тоглож байгаа. Удирлын өмнө одоо pre-season-ээр бол өвдөгний чагтаа холбоосоо гэмтээсэн маш харамсалтай. За тэгээд тэрнээс хойш бол ерөөсөө тоглолтод оролцохгүй байж байгаад 5 сарын 1-нд гэмтлээсээ эргэж ирээд Burnley-гийн удирлын сүүлийн 4 тоглолтод бол баг-багаар бол оролцсон 14, 12, 21, 25 минут бол тоглолтуудаа сэлгээгээр бол орж ирж тоглосон. За тэгээд сая Швейцарын Йордан болон Австралитай хийсэн нөхцөл тоглолтуудад 45-71 минут бол тоглоод амжсан байгаа. За өөрөөр хэлбэл 2025 оны 6 сараас хойш буюу бүтэн жилийн хугацаанд 90 минутанд ерөөсө тоглолтод оролцоог байгаа. Тэгэхээр одоо Брил Имболо гараанд гарч чадахгүй үгүй юу, нөгөө виз янз бүрийн асуудлыг шийдэгдэхгүй үгүй юу. Тэгээ шийдэгдээд яхан бол мэдээж Имболо гараанд гарна. За харин Зеки Амдуны бол 90 минут ерөөсө тоглоог байгаа учраас сэлгээгээр цөөхөн минут тоглохоор орж ирэх нь тодорхой болж байгаамаа. За тэгээ мэдээж Ремо Фройлер, Гранит Жака, Денис Закария, Брил Имболо, Дан Ндое, Рубен Варгас гэх мэт одоо юм туршлагатай тоглогчид бол энэ бүрэлдэхүүнд мэдээж байж байгаа. Ян Зомер, Австри дээр Зомер штэ. Хаалгач Григор Кобл. За мундаг хаалгач Григор Кобл мэдээж гараанд гарах нь бол ойлгомжтой. Хамгаалтанд бол Нико Элведи, Мануэл Аканжи, Рай Жомер, Валенсиа тоглож байгаа сайн хамгаалагч. За тэгээ Рикардо Родригес, Майнцын Силван Видмер гэх мэт бүрэлдэхүүн бол одоо байж байгаа. Миро Мухаймийн хувьд бол бүрэлдэхүүн дуудагдахгүй байна гэж байгаа. Дуудагдсан юм байна штэ. Би яг энэ өмнө нь удирлан дууссан бэлтэлтэй байсныг харсан гэсэн чинь саяны френдлинүүдэд орж ирсэн байна. Тэгэхээр Миро Мухайм тоглохоор болж байгаа маань гараанд гарч ирсэн магадгүй. Гэхдээ гэмтэлтэй байсан Рикардо Родригес ч гарч магадгүй. Ийм бүрэлдэхүүн бол байж байгаа. Тэгээд их сайн бүрэлдэхүүн, их туршлагатай бүрэлдэхүүн, их нягт тоглолттой бүрэлдэхүүн. Тэгээд хэсгийн хувьд бол одоо амьдралын хэсгүүдийн нэг шүү дээ. Босния, Катар, Швейцар энэчнээс хэсгээ тэргүүлээд гарахад ч гайхааргүй юм хэсэг байгаа. Тийм учраас Швейцарын хувьд бол маш том боломжтой хэсэг байж байна. За тэгээд энэ хэсгээс аль баг 1 2 3-аар гарна гэж бодож чинь 3-аар гарах баг байх үгүй юу гэж бодож чинь таад маань санаа сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд 48-48 төгс цуурлын 15 дахь дугаар байлаа. Яа дахиад 33 улсын дугаар юу шүү. Найзуудаа тийсэрэ хамт байгаарай. За тэгээд Coca-Cola-гийн хувьд бол одоо гол програмын хүрээнд гол кампанит ажлын хүрээнд хөтөлбөрийн хүрээд бол одоо Coca-Cola болон No Sugar бүтээгдэхүүнүүдийн юуг уншуулад бөглөөний доор байгаа энэ кодыг уншуулад юу явах боломжтой байгаа шүү. iCoke app-аар ороод гол хийж одоо оноо цуглуулаад та бүхэн маань бэлэгтэй хөтөлбөрт оролцох боломжтой байгаа шүү. Гэтэ оролцоогоорой. Ерөнхий тэтгэгчээр ажиллаж байгаа MCS Coca-Cola болон Freshpack, Pickpack-ийн хамт олондоо маш их баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Баяр та.